Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сүүгийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бацаая болон Мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сүүг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай Монголын ууган даатгалын компани болох Бод даатгал, ногоон ирээдүйн хөгжлийн ураатай MMS компани ивент этгэн та бүгд хүргэж байна. За өдрийн минь заяа. Өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бит хоёр манай зулаагийн бас сурж амьдарч байсан улсуудын нэг болох зулаач одоо ингээ ярихаар ямар ч олон улсад ажиллаж амьдарч байсан тийм гэдэг тийм. Нөгөө би Erasmus-ийн оюутан байсан байхгүй. Тэр чинь магистрийн хөтөлбөр нь суурь homeschool буюу суурин сургуультай тэр манд Болгарт байсан. Тэгээ семестрүүд нь Европын өөр орнуудад өөр их сургуулиуд байдаг гэсэн. Янзын гой сонсогч шүү гэхэлэр тийм. За ингээ зулаагийн маань бас нэг ажиллаж амьдарч байсан нэгэн сонирхолтой ус байгаа. Тэр бол бурхтын одоо Грек ус байгаа. Тийм учраас манай зулаа нөө бурхтын домог нэвтрүүлэг бэлтгэдэг гэсэн тийм. Маш олон гой бурхтын талаар ярьсан. За тэгээ Грек гэдэг маань өөрөө ардчлал, спорт, маш олон юм тийм философи гэдэг олон юмны их үүсвэрлсэн. Олимпийн наадам тийм маш сонирхолтой гоё ус байгаа. Агуу түүхтэй ус байгаа. Энэ улсын талаар зулаатайгаар ярьж. За би бол өнөөдөр ихэд сонсогч талдаа зулаагаас ийм гоё усын талаар сонсноо тийг сайхан байна. За ингээд эхлэх үү. За тэгээ хоёлаа ингээд шалиг бурхтын орн Грек руу явъя. За, Грек маань албан ёсны нэр нь бол маш сонирхолтой. Бид нар бол Гректэй Грис гэдэг нэрлэдэг. Тэгээ англиар бол Hellenic Republic гэдэг. Өөрсдийнх нь нэр бол Hellenic Democratia гэж байгаа. Тэр нь одоо Элленчүүд гэж грекүүдийг хэлээд байгаа. За тэгээ демократия гэдэг маань нөгөө democracy буюу ардчлал гэдэг үг маань энд байна шүү дээ. Тийм байна. Гэтэл энэ үгний маань гарал нь demos гэдэг нь ард түмэн гэсэн үг, крати гэдэг нь хүч гэсэн үг. Ард түмэн хүчтэй гэсэн агуулгатай. Ардчил гэдэг үгний одоо тий. Хүч, эрх мэдэл ард түмний гартаа гэсэн ойлголт байхгүй юу? Тэгэхээр одоо албан ёсных нэр нь бол Элений бүгд найрамдах улс. Гэтэ ямар утга нь гоё юм бэ те. Яг бүр тэр үед те ингээд ардчлалтаа ард түмний мэдлэлт байна гэдэг юм санаачилж байна. Ардчил гэдэг чинь Афинаас эхэлтэй байхгүй юу? Тийм байна те. За байрлал нь бол одоо зүүн Европ те. Балканы хойгийн өмнөд хэсэгт за хойгуураа Албан, хойд Македон, Болгар улсуудтай хил залгадаг. Зүүн талаараа их газраар бол Турк улстай хил залгадаг. За тэгээ урагшаага газар дундын тэнгис, Эгийн тэнгис, Ионы тэнгис, одоо газар дундын тэнгис гээд маш олон одоо газар дундын тэнгисийг тойрсон бүх орнуудтай л хил залгаж байна гэсэн үг. За тэгээ газар нутг нь маш сонирхолтой. Балканы хойгийн өмнөд хэсэгт байгаа. За Балканы хойгийн өмнөд хэсэгт нэг хэсэг газар байж байгаа. Афин хот маань бол тэр их газартай байхгүй юу? За тэгээ наашаа хэсэг тасраад Коринтын хоолоогоор хүчээр ингэж задлсан шүү дээ. Тэр хоолоогоор Пелопоннесийн хойг гэж байгаа. Пелопоннесийн хойгтой одоо тэг ингэж хойг ингэж салгацсан боловч ер нь бол залгаан нутаг байсан байгаа. За тэгээ Сикладын арлууд гэж хэсэг бүлэг арлууд байгаа. Бид нар сайн мэдих Санторини, Миконос гэлтэй нэг гоё өндөр юм цагаан байшинтай цэнхэр дээвэр хаалгатай гоё нэг юм Инстаграмын зургийн арлууд байгаад байдаг шүү дээ. Өндөр зэрэглэлийн үнэтэй одоо маш үнэтэй. Үнэтэй нөө юунууд гэдэг те. Одоо курортууд, аялын одоо резортууд байдаг. Одоо Криштиану Роналдо тэргүүтээ томчууд дандаа тийш очиж амардаг. За тийм тэр газрыг бол Сикладын арлууд гэж нэрлэдэг. За гэтэл нөгөө бид нэр Грекийн бүх арлуудыг Сикладын арлуудаар төсөөж ерөөсөө болохгүй маш олон аралтай. За 6000 гарын арал байгаа. За тэндээс 200 гаруйд нь хүн суурин амьдардаг. Бусд нь бол хүн суурин амьдардаггүй одоо маш жижигхэн ч гэж болно тийм гэсэн үг. За газар нутгийн хувьд бол харьцангуй жижигхэн. 131 мянган км квадрат газар нутаг. Монголын нэг аймаг. Тийм Монголын нэг аймаг. Доорн говьшиг ч юм уу те. Тийм маш жижигхэн газар нутагтай. Гэхдээ өргөн удан газар нутгийг хамарсан. За тэгээ тэнгис далай нь өөрөө хэдэн мянганы турштай нөө бусад газар нутгийн хүмүүстэй холбогдох, худалдаа харилцаа эрхлэх, соёлын солилцоонд орох төр боломжийг тэр газарт бий болгочихсон. Байгалийн хувьд, байршлын хувьд бол маш гоё байршилтай учраас энэ стратеги нь олон улс үндэстэн тэнд бол ингээд оршин тогтнож олон соёлууд гарч ижсэн тий. Тэгээ Грек бид нар яг монголчууд далаагаар өргөдөө нэг хэмжигтэй жоохон бид нар тааруу шүү дээ. Далаагүй учраас хөөрэ газараар хэмжигээр одоо манай дорн говьшиг ч юм уу нэг аймаг шөөдөг. Яг Грекийг ингээд задлаа далааг нь үзэх юм бол арлууд нь одоо уршаага Крит гэдэг арлаа шүү дээ. Крит хамгийн уртлын арлан. Хамгийн том арлан тий. Тэгвэл ингээд томоор нэгээд авцсан юм чинь бол Монголын одоо 3-4 аймгийг нийлүүлсэн юм чинь тийм том одоо далайн ус гэж хэлж байна тий. За Крит арал нь бол нэг газар дундын тэнгист байгаа хамгийн урт талынх нь арал нь. За тэгээ Крит аралтай нэг сонирхолтой. Одоо домог хуваалцахад Европ гэж нэрлэдэг шүү дээ. За тэр нь Крит арлын тэр домгоос үүсэлтэй. За бид нар Грекийг нөгөө шалиг бурхтаар нь маш сайн мэддэг.
За гэтэл тэдний хамгийн шалгидандаа бурхтын хаан тэнгэр ирсэг иргэшээг Зевс маань Финикийн гүнж нэг үзэсгэлэнтэй Европагийн гүнжид дурлж л дээ. Тэгээ өөрөө юм сүр жавхлантай цагаан бох болж хувраад нөгөө ингээд Европа гүнж ингээд далайн ирэг дээр ингээд нөгөө дагалдагч паравологч ингээд октоудтайгаа цэцэг жимс түүгээ байж хахт нэг сүр жавхлантай дөлгөөн цагаан бох ингээд ирээд байсанд тэр ингээд амтныг сонжоод сонирхоод илж ноолж жагаад дээр нь гараад мордоо суусан чинь тэр гүнжийг хулгайлаад аваа авцсан гэдэг. Домг нь тэгээд тэр гүнжийг хулгайлаад Крит арал дээр авчирсан байгаа. Крит арал дээр өөрөө бас Крит арал дээр өссөн байхгүй. Крит арлын Ида ууланд өөрийн эцгээсээ нугдаж өссөн гэдгийг домгон шүү бүгдээрээ. За тэгээд Европ одоо тэр Крит арал дээр авчирчаад тэр гүнжидтэй өөрөө нөгөө бурхан дүрээдээ мөн чанараараа гарч ирээд би одоо ингээд тэнгэр ирсэг иршээг Зевс байна чи миний амраг бүсгүй болно те. Тэгээ үүнээс хойш чиний гიშгсэн энэ газар болон түүнд харьяалагдах бүх нутгийг би чиний нэрээр нэрлэе гэж нэрлсэн. За тэгэхээр Крит болон цаашаага ингээд бидний өнөөдөр мэддэг Европ төв маань тэр Европа гээд Финикийн гүнжийн нэрээр нэрлэгдсэн гэдэг. Ямар гоё төгт юм бэ те? Домгон шүү. Өшөө олон тайлбарууд байгаа. Гэхдээ ийм домог байдаг. За Крит бол тэгэхээр яг харахгүй нөгөө грекүүдийн хувьд бол маш тийм ач холбогдолтой түүхийн ягаад тэгэхээр Европын хүн төрөлхтний иргэншилдэх хамгийн анхны суурин соёл иргэншлийн улмөр Крит арлаас олддог. За бидний одоо нийтийн он тооллоос за өнөөдрөөсөө нэг 4500 жилийн өмнөхөр тоолъё л да. Тэгээ нийтийн он тооллоос өмнөх 2500 2000 жилийн өмнө ч юм уу те эртний ингээд за хойд Африкт бол ингээд эртний Египтийн суурин иргэншил соёл иргэншил бий болж байна маш хүчтэй. За эндхэгт Аз твд юу болж байна гэхээр Мохонжо-дарогийн те иргэншилтэй энэ Индус голын те Хөвөө Айсав нутагт тэр суурин иргэншил эртний агуу иргэншлүүд бий болж байна те. Одооны Пакистан авчаа те. Тэр үед Европод анх бий болсон хамгийн том суурин иргэншил бол Минон соёл иргэншил гэдэг байхгүй. Тэр нь Крит арал дээр байдаг. За тэгээ яагаад Минон иргэншил гэж нэрлээд байна гэхээр одоо нөгөө Зевс маань Европ гүнжийг авчираад тэр арал дээр авчираа одоо тэр Европ чиний нэрээр нэрлээ үүнд харьяалагдах бүх нутаг чиний нэрээр нэрлээд тэр гүнж нь одоо тэнд ихнэр нь болоо тэр хоёр 3 хүүхэдтэй болсон гэдэг. Минус, Сарпедон тэгээ 3 хүүхдийн нэрийг мартчихлаа. За ингээд 3 хүүтэй болсон. За тэгээ Минос гэдэг нэртэй хүн тэр арал дээр өөрийн ордноо барьж суусан гэдэг. Тэгээд тэр хааны ордныг олсон гэж археологчид одоо 20 дугаар зуунд штэ Английн археологч судлаач Сэр Артур Эванс гэж хүн тэр ордны тойр болтохгүй юу? Урд нь бол тэр Минос хааны чинь зөвхөн домгийн хаан гэж боддог байлаа. Гэтэл Крит арал дээр археологийн олдвраар маш том ордон олдсон гайхалтай. Тэрнийг Кнососын ордон гэд та бүхэн Google дээр тавил болно. За тэр нь Минос хааны одоо ордон юм байна. Домогт гардаг Минос хаан. Бид нар нөгөө аимшигтай Минотавр гээл лабиринт гээл те төөрөг ордон гээл аимшигтай нөгөө одоо Афины үзэсгэлэнт жил болгон 9 бүсгүй 9 онгон бүсгүй 9 залууг тэр амьтныг хооллохоор те өгдөг байсан гээл айхтар домгууд байдаг штэ. Гэтэл тэр домгууд бодит амьдрал дээр байсан юм шиг тэр археологийн олдвор нь олдоод тэр лабиринт олдоод тэр хан дээр ингээ байгаа тэр фреско мозаикууд маш гайхалтай сайн хадгалагдсан. Тэгээ энийг олоод энэ нөгөө домогт гардаг хаан Миносын ордын байна гэд тэр иргэншлийг Миносын иргэншлэгийг нэрлэлсэн. Бусдаар бол тухайн үед тэр хүмүүс өөрсдөө яаж нэрлэдэг байсныг бол бид нар мэдэхгүй. За тэгээд ер нь бол суурин иргэншил нь Грекийн те одоогийн бидний Грекийн газар нутг дээр нийтийн он тооллоос өмнөх 7-оос 3000 жилийн өмнө үүсэн бий болсон гэдгийг. За тэгээ Балканы хойг болон Эгийн тэнгисийн иргэд анхны хүмүүсийн суурин бий болоод тэд хөдөө аж ахуй, варан эдлэл, гар урлалыг те гарамгаа одоо эзэмшиж хөгжүүлэхээс гадна далайн худалдааг эрхэлж эхэлсэн гэдэг. Мондо далаачд байсан. Гайхалтай далаачд байсан. За тэгээд хамгийн ихнийх нь бол яа харахгүй миний түрүү ярьсан Минон иргэншил юм байгаа. За тэгээд тэр нь бол манай эртний өмнөх 2007-оос 1400-аад оны хооронд ер нь бол тийм одоо оргил дээд хэмжээндээ байсан гэж хэлдэг. За тэгээд төв нь бол мэдээж Крит арал дээр байсан. За тэгээд ер нь бол ингээд Кнососын ордон гэж хайвал ер нь хичнээн боловсронгуй хүмүүс байсан бэ гэдгийг нь ойлгодог. За тэгээд Кнососын ордноос бас археологчид юу болоод байсан бэ гэхээр Кносостэй энэ Крит арал дээр байсан энэ Европын хамгийн ихний иргэншлийн улмөр маань тэдний ер нь бол дайчин, тулаачин хүмүүс биш байсан бай. Тулаанч хүмүүс биш байсан байна гэж ойлгож байгаа. Учир нь нөгөө бид нар дундад зууны үе ч юм уу тэрнээс хойш суурин иргэншлүүдийн улмөр археологийн олдрууд дээр хотууд нь дандаа хэрэм цайдтай байдаг. Бат бүх зузаан хэрэм цайдтай өөрийгөө хамгаалах тийм хамгаалтын зорилттой байгууламжууд байдаг бол Кносос ч юм уу Критэд одоо нөгөө Сарпедон гэдэг нөгөө хүүгийнх нь ордон хүртэл одоо олцоод байгаа. Малия гэж нэрлэдэг. Тэр орднууд нь юу ахгүй.
хэрэм цайз байхгүй. Тэгэхээр нөгөө гадны алдан товтлогоо харьцангуй бага байсан юм байна гэд. За тэгээ ордны бүтэц зохион байгуулалт нөгөө хааны фреско, шалан дээр байгаатай фреско зураг энэ тэрийг нь хараад юу ойлгож байгаа вэ гэхээр ер нь бол эднэр анх ингээд эзэн хаан байгаад эзэн хааны иргэшээл бус хүмүүс эзэн хаанд бүх өргөл одоо барьцаа өгөө захирагддаг биш, нийтээрээ хамтран оршдог юм, бие бинийгээ халамжилдаг, дэмждэг, хамгаалдаг, бие биендээ найддаг, бие биенээсээ хамааралтай тийм маш юм хүмүүнлэг одоо тий иргэншлийн байсан байна гэдэг одоо нотлогоонууд гарч ирээд байгаа. Тэгэхээр яг тэр талаас нь сонирхол ер нь киноос ордон маш гоё. Тэгээд тэр ханы фреско зургууд нь бол үнэхээр гайхалтай. За Крит гэдэг уртлынх нь аралт юм байна. За тэгээд нь Крит анх удаа Критээр бий болсон Миноын иргэншил бий болсон гэж байгаа. За тэгээд Миноын иргэншилд одоо тэг оройн дээддээ хүрээд ер нь бол манай эртний өмнөх 1400-аад оноос хойш ингээд унсан гэдгийг. За энийг юутай холбоотой энэ гайхалтай те Европын хамгийн анхны суурин иргэншил унчва гэдгийг бол харьцангуй одоогоор бол түүхчид одоо дуу нэгтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа. Тэгвэл таамаг нь юу вэ гэхээр одоо түрүүн Пелопоннес гарсан шүү дээ. Ярьсан. Одоо их газрын нөгөө залгаа Коринтын олгоор хүчээр салгацсан боловч тэрэн дээр Микины иргэншил гэж шинэ иргэншил бий болсон. За Микины иргэншлийг бид нэр юугаар сайн мэдэх вэ гэхээр Трой хотын домог байгаа. Нөө Анатолийн хойг дээр Эшия Майнер дээр байгаа сүр жавхлан Трой хотыг унгасан Микины хаан Агамемнон гэж байгаа. Тэгэхээр Микины гэж сүртэй одоо тэг хүчтэй тийм цэрэгчсэн дайн тулаанч иргэншил тэнд их газрын Пелопоннесийн хойг дээр бий болж эхэлж байгаа. Тэгээ түүхчид бол Миноын иргэншил ер нь бол өөрөө тэгээд нэг унаад те хүчрэх байдлаа алдаад сулрахын хэрээр Микины иргэншил илүү том болоод хүчтэй болоод ер нь бол Микины иргэншилд залгигдсан баха гэж үздэг. Гэхдээ энд бас нэг сонирхолтой зүйл гарч ирж байгаа нь одоогийн грекүүд эллинүүд байгааз Минойчуудыг одоо Крит арал дээр үүссэн анхны иргэншлийг грекүүд биш байсан гэж үздэг. Гэхдээ энэ нөгөө археологийн олдвор, генетикийн судалгаа болон одоо хэл шинжил гэдэг чинь хамгийн чухал шинжилгээ ухаан болоод байна шүү дээ. Хин хаанаас ирэлтэй, хин хинтэй хамаатайг тайлбарладаг. Тэгэхээр энэ шинжилгээ ухаануудын үүднээс ч гэсэн нэрээ одоогийн грекүүдээс шал өөр хүмүүс байсан юм байна. Өөр гарал өрсөлттэй, өөр хэлтэй хүмүүс байсан юм байна. Тэгэхээр яг одоогийн грекчүүдийн эртний өвөг дээдсийг нь Миноын иргэншил гэж хэлж болохгүй юм байна. Энэ бол тустай Крит арал дээр байсан хүчрэх боловсронгуй нийгэм иргэншил байсан юм байна. Харин жинхэнэ одоогийн грекүүдийн өөртөөхөө одоо өвөг дээдс гэж үзэж байгаа иргэншил бол Микинүүд байсан байна гэж үздэг. За тэгээ Агамемнон хаан маань бол Микины хаан байсан. За тэгээ Микины одоо тий иргэншил ингээ хүчтэй болоод газар дундын тэнгисийн, эгийн тэнгисийн бүх арлуудыг өөрийн иргэшээлд аваад газар дундын тэнгисийн Египтээс эхлэлтэй Итали руу, хойшоогоо Сицил руу бага газар руу тий худалдаа арилжаа хийгээд соёлын солилцоог бол маш их хийсэн. За тэгээ маш хүчрхэг улс байжгаад иргэншил байжгаад бас л ер нь ингээд устдаад гинт үгүй болчихсон байхгүй болчихсон. Тэгээ энийг бол ер нь тодорхой тайлбарлаж чаддаггүй. Энд эдийн засгийн шалтгаан байсан уу, дайн тулаан байсан уу, ер нь бол өвчин байсан уу, цаг агаарын одоо дулаарлж байсан байж болно те. Тэрнээс болоод агалга болцсон. Энэ хэсгийг бол грекийн түүхэнд одоо Dark Ages буюу те харанх үе гэж нэрлэдэг. Энэ хооронд юу болсон тодорхойгүй. Энэ хооронд нөгөө хүний хөгжил нөрөө зогсчихсан байсан. Тэр үед агуу суурин хотууд баригдаагүй, агуу бүтээлүүд хийгдээгүй ч юм уу те тэр үе байдаг. За тэгвэл мэдээж энэ Микины соёл гэсэн өөртөө гайхалтай түүхийн археологийн өв үлдээсэн. За тэр нь юу вэ гэхээр юу байгаа? Нэгдүгээр өөрсдөө нь бичиг байгаа. Линеер бигээд одоогийн грекээс өөр. Грекийн цагаан толгоноос өөр бичигтэй. Грекийн цагаан толгой чинь Финикийн цагаан толгоноос хулбарлаж авсан бичиг байхгүй юу? Гэтэл Миноинчууд нь бас линеер бигээд өөрсдийн бичигтэй байсан. Тэрийг нь бүнэн тайлбарч чадаагүй байгаа. Гэхдээ бичгийнх нөгөө чулуун сэлбэрүүд бол маш их олддог. Тийм байгаа. За тэгээд Микинүүд байжгаад грекийн нийтийн он толын өмнөх нэг 1000-аас ч юм уу 800-аад оны хооронд хар үе болчихж байгаа. Юу болсон тодорхойгүй хайцсан. Гэхдээ зарим их сурвалжууд бол нөгөө sea people гэж хэлээд байдаг далайн хүмүүс гээд хаанаас гарч ирсэн тодорхойгүй тийм далайн хүмүүс тэр иргэншлүүд рүү дайрч довтолж одоо зогсолтгүй тулаан тэмцэл хийсээр байгаад энэ иргэншлүүдийг унгасан гэдэг бас таамаг байдаг. За тэгж байгаа бид нэр сайн мэдэх Афины үе хэрэлж байгаа юм да. Афин бол грекийн алтан үе гэж нэрлэдэг. Бас түүхийн сонгодог үе гэж яхаараггүй Афины үеийг бол нэрлэдэг. За хоёлаа төр завсарлаад эхнийхээ ивент итгэжээ. Яад гэх юм. Дурдчихдээ. За манай бид хоёрын нэвтрүүлгээ бүтэн жилийн турш ивент итгэдэг. Хоёр ивент итгэж байгаа. Нэг нь ногоон ирээдүйг хөгжүүлэх жураатай MMS, хоёр дахь нь Монголын ууган даатгалын компани Бод даатгал юм байгаа. Тэр өнөөдөр Бод даатгал компанийхаа СОС олон улсын аялын даатгалыг онцлон сурталчлаа.
За SOS гэдэг нь нөгөө дэлхийд тэргүүлэх олон улсын эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалтад даатгал юм байгаа. Энэ тэгэхээр бүр дэлхийн брэнд дэлхийн улс орнуудад хамгийн сайн одоо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, аврагтай, зөөвөрлөх, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг энэ компаниудтай холбоотой. Тэгэхээр та бүхэн SOS даатгалд хамрагдсанаар дэлхийд даяар энэ бүх үйлчилгээг авах бүрэн боломжтой болдог. Тэгэхээр SOS-ын албан ёсны түншүүл Монголд яхахгүй бод даатгал. Тэгээ та бүхэн гадаад улс оронд аялахдаа, амрахтаа, ажиллахдаа өөрийгөө болон өөрийн гэр бүлийн энэ аялын иж бүрэн даатгалд хамруулах бүрэн боломжтой. Хамрагдсанаар та 24/7 хамгаалалтаа бөгөөд танд ер нь бол тухайн оронд тэ ер нь ажиллаж амьдарч байхад учирч болох санхүүгийн эдийн засгийн бүх эрсдлийг даадаг юм даатгал юм байна. За чинь хүн гадаад оронд явж байгаад гэмтээд хөл гараа хуглаатай яралтай их орондоо авчирч юм уу шаардлага гарна тэ. Гэтэл иргэний нислэгийн онгоцоор явж ирнэ гэдэг бол маш хэцүү шүү дээ. Гэтэл их оронд нь зөөвөрлөх, тээвэрлэх бүх үйлчилгээг та SOS даатгалтай бол бүрэн авах боломжтой. За Монголд ч гэсэн хөдөө судалгаа хийж яваад ч юм уу те аялж яваад төөрөх машин тэрийг эвдэхдээ яралтай онгоцоор зөөвлөн тээвэрлэх шаардлага гарахад та SOS даатгалтай бол бүрэн энэ үйлчилгээг авах боломжтой. Энэ бүгдийг ер нь одоо те бүрэн хариуцдаг. Үнэхээр дэлхийн брэнд даатгалын үйлчилгээ гээд энэ даатгалын үйлчилгээг Монголын албан ёсны түншин даатгагч нь бол бод даатгал юм байна. Та тэгэхээр ер нь бол ажил амьдралдаа аль бүгдэд өөрсдөө тохиолдох санхүүгийн болон эдийн засгийн болон эрүүл мэндийн эрсдлийг хамгаалахын тулд багасгахын тулд бод даатгалаар өөрийгөө болон гэр бүлээ даатгуулаарай гэж та бүхэн зөвлөхөр байна. За та бод даатгалын талаар мэдээллийг та бүхэн бод даатгал зураас insurance.com веб хуудаснаас болон утсан дээрээ бод claim app-ыг татж аваад өөрсдийн хүссэн даатгалын үйлчилгээгээ хүссэн хугацаагаараа мөн өөрийн санхүүнд ачаал үүсэхгүйгээр тэр дүнгээрээ сонгоод өөрийгөө бүрэн даатгуулах боломжтой. За өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. За бид нэр гадаад дотоод явж байхад кинон дээр ширээд SOS хэл бичгээр за энэ ерөөхдөө тусламж өгсөж байна гэдэг шууд ойлгодог те. Тэгээ бид ирсэн гадаад явж байхад шууд даатгалд амрах боломжууд нь. Одоо бид нар удахгүй Египт рүү явсан зандаа хэдэд даатгалал явна да. Тийм даатгалал явна шүү дээ заавал. За би болохоор олимпийн наадмын түүх ч юм уу марафоны үйлсэл ирсэн байгаа. Тэрийг төгсгөлтнөр одоо ярих уу? Тий за хоёлаа грекийнхаа түүхийг дуусчих. За тийм. За тэгээд ер нь бол нөгөө за бид нар ингээд Афины одоо үе рүү ирлээ гэж байна. Гэтэл нөгөө бид нар одоо л грек гэж нэг улстай бүгд найрамдах одоо Элене бүгд найрамдах улс гэж яриад байгаа болохоос тухайн үед грек хизээч ер нь бол нэгдсэн нэг улс байгаагүй. Дандаа хүчтэй хот улсууд байсан. Микини, Спарта ч юм уу те Афин гэлтэй арлууд нь Делос, Критих ч юм уу те дандаа юм тустай одоо полисууд гэж нэрлэдэг хот улсууд байсан. Тэгээд гадны халдан довтлогоо одоо тэрний үед бол бүгдээрээ нэгдээд Дээлийн лиг ч юм уу Афины лиг гэд нийлээд хамтраад дайсантай тулдч чаддаг. Бус 50 үед бол ер нь хоорондоо жоохон дайцсийгээл тусдаа нэг тийм улс байгаад байсан. Хот улс байсан тийм түүхтэй. За тэгээд Афин бол яхаа аргагүй одоо өрнийн соёлын үлгийн нутаг гэж хэлж болно те одоо грекийг те миноын соёлоос эхлээд өрнийн соёлын үлгэн нутаг тэнд философи, гүн ухаан, шинжлэх ухаан, математик, уран зураг, яруу найраг энэ бүгд уран баримл үүсэн бий болсон газар гэж үздэг. Тэрийг тэгээд гайхалтайгаар хөгжүүлсэн. Тэгээд түүнийг нөгөө бичиг үсгтэй хүмүүс учраас тэрнийгээ бичиж үлдээх, бусдад түгээх тийм чадвартай байсан. Тэгээд нөгөө газар дундын тэнгисийн тэр нөгөө стратегийн байрлалаасаа болоод бусад нөгөө газар нутгаар өөрийн соёлыг маш их түгээсэн. Тийм төвхтэй гайхалтай хүмүүс байгаамаа. За тэгээд грект маань юу болсон бэ гэхээр Афины соёлыг бол бүгдээрээ сайн мэдэх байх. Перстэй олондоо хийсэн те Афины хот улс байсан хүчсэн арчлалыг тэнд бий болгож чадсан. Демократия буюу демос хүмүүс, кратия буюу захирах. Одоо эрх мэдэл иргэдийн гарт хүний гарт гэсэн. Өөрсдийн гэсэн тийм одоо үзэл санааг бий болгоод ер нь бол философи бид нар Сократ, Плато, Аристотель гэлтэй энэ бүгд чинь Афиных байхгүй юу? Энэ хүмүүс чинь. За тэгээд Сократ нөө бидний ярьдаг алтан дундаж гэдэг чинь Сократих байхгүй юу? Чамд хитэх хэрэггүй, хит баг хэрэггүй. Ер нь бол нэг дундуур явахд боломжийн гэдэг. Nothing in excess гэж англиар хэлдэг те. Тийм үг ойлголт байгаа. Тэгээд know thyself гэлтэй өөрийгөө таньж гэдэг юм уу те. Ер нь бол гайхалтай хүн төрөлхтний түүхэнд төр суурь болсон философийн үзэл баримтлал онлууд бүгдээрээ Афины иргэншлээс Афинчуудаас гарч ирсэн. Гэтэл Афины нь өөрөө маш сонирхолтой. За ер нь бол ингээд арчлал ингээд ер нь бол нийтийн эрх ашигыг хамгаалсан тийм одоо нийгмийн тогтолцоо бий болох гэдэг шүү дээ. Тэр үедээ ингээд өөр хэлбэрээр маш олон байдлаар туршиж үзсэн байгаа. За чинь бид нэр ингээд грекийг арчлалын их орн гэлтэй одоо ярьж байна. Гэтэл арчлалын их оронд маань эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрх нь 1954 онд бий болсон ч байх юм уу те.
Гэтэл нөгөө ирчүүд нь одоо чинь хотын ирчүүд нь Афин хотын ирчүүд нь одоо нэг зөвлөлтөй бүүлээ гэдэг үлээ зөвлөлөөс нь 500 хүн те. Тэр нь одоо дээд сенат руу ямар асуудал орохыг хоорондоо ярьж хэлцэж шийддэг. Тэр нь гэхдээ Афин хотын иргэн байх хэвээр энгийн нэгэн иргэн малчин, тариачин, загасчин ч гэж болно. Тийм одоо те дуу хоолойгоо хүргэх тэр боломжийг арт түмэндээ бий болгож өгч ирсэн. Гэтэл эмэгтэйчүүдэд зориулсан Хэрианач билүү тийм бас зөвлөл байсан байгаа. Тэр нэмэгтэйчүүд өөрсдийнхөө асуудлыг шийддэг. Тэр нь гэхдээ улс төрийн нүр нөлөө бол харьцангуй бага. Илүү ахуйн талтай баг тийм. Гэхдээ оролцоог хангасан ч юм уу тий. За тэгээд Афин болно Периклес хааны үед бол бүр оргил дэдтэй үрсэн гэж үздэг. За спортерч олимпийн наадам дээр эмэгтэйчүүдийг бүр оролцуулах хэл үзүүлдэггүйсэн. Онцгой тохиолдол. Яг бол олимпийн наадамд нүцгэн оролцдог давхар тий. Ямар ч хувцсгүй. Тэгээд анхны олимпийн одоо орчин үеийн олимпийн наадам 1896 онд болж байгаа шүү дээ. Грект Афинд болоход бас эмэгтэйчүүд анх удаа оролцох байгаа. Цорын ганц олимп гэж явдаг бас тий. Гэтэл олимпийн наадам нь бүр нийтийн он тооллын өмнөх 76 онд. 76 онд анхны олимп. Тэгээ ягаад нөгөө олимпийн наадам гэж нэрлэдэг байгаа гэхээр Олимпия хотод болсон спортын наадам байхгүй. Гэтэл Грекийн хот улсууд маань бүгдээрээ өөр өөрсдийн наадамтай байсан. Одоо Афины наадмыг Панатеик наадамч гэдэг юм уу? Pythian наадмыг Pythian наадам гэдэг хот улсууд өөр өөрсдийнхөө наадмаар хотоор нэрлэдэг байсан. За тэрнтэйгээ спортын арга хэмжээ, дуу, шүлэг олон төрлийн арга хэмжээнүүд оролцдог. Эртний грекүүд ер нь бол нөгөө гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо үзэсгэлэнтэй тэнцүү гэж үздэг байсан. Тэрний юу гэхээр гаднаа үзэсгэлэнтэй гой сайхан биетэй бол тэр хүн ухаантай, мэрэгэн цэцэн, сайхан сэтгэлтэй гэж итгэдэг байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь хөөрхөн харагдахын тулд, ухаантай харагдахын тулд, итгэл даахуйц харагдахын тулд өөрөө гаднаа сайхан харагдах ёстой гэдэг. Тэгээд нөгөө гадна би гоо сайхан дахин анхаардаг хүмүүс байсан. Тэгээ бид нар нөө эртний грекүүдийн баримлуудыг мэдчихтэй. Хичнээн гоо үзэсгэлэнтэй вэ. Хүнийг хичнээн гой дүрслсэн бай тээ. Тэгэхээр гадаад гоо үзэмж гэдэг бол маш чухал ач холбогдолтой зүйл байсан. Тэгээ чиний дөрөв хэлсэн чинь зүг байхгүй нүцгэн оролцдог байсан гэдэг чинь. Ямар шовцгоо оролцдог хэвээр. Тийм тэр нөгөө бид нэр жим гэж нэрлэдэг шүү дээ одоо. Тэр чинь гимназиум гэж үгнээс гаралтай байхгүй. Ягаад тэгэхээр тэр гимназиумда жим гэдэг нь нүцгэн гэсэн үг байхгүй грек хэлний. Нүцгэн нөгөө дасгал сургуульд спортоо хийдэг газар байсан байхгүй юу? Одоо гимнастик гэдэг чинь тийм утгатнаас гарч иж байгаа юм байна шүү дээ. Жим одоогийн бид нэр жим гэдэг байгаа гимназиум тэгээд нөгөө хүмүүс ингээд бариу ингээд хөл гаргасан хувц өмслөө гэд сүүлүүд шүүмжлээд байдаг. Надад тэр нь хөвгчлөлтөө санагдав. Анхнаасаа бүр нүцгэн байсан шүү дээ гэж боддог байхгүй юу? За чи спортын наадмын талаар жоох ярих уу? За тэгээд манай эртний өмнөх гэж байгаа нийтийн тоолны өмнөх те 776 онд Грекийн Олимпиадад одоо эхэлж байсан. Хамгийн гол нь олимпийн наадмын чиний хэлдгээр үнэлт ингээд өөр өөрсдөө ингээд наадамтай байсан. Одоо шилбэл монголчууд ч гэсэндээ дээр үед ингээд өөрсдийнх нь одоо бүх барилддаг төвчөө үздэг ч юм уу те. Нуус тавчаан төрөл гардаг те. Одоо морь уралдаг ч юм ямар нэгэн байдлаар спортын наадгаа байсан бол энэ Грекийн наадгаанууд ерөөдөө бас мэдээж дайны шинжтэй байсан. Хамгийн одоо анх эхэлчээд 1200 жилийн турш тасралтгүй 4 жил тутам болж байна. Энэ тэгэхээр энэ ус ямар агуу түүхтэй вэ гэдгийг шууд илэрхийлж байгаа юм л да. За тэгээд яага болсон бэ гэсэн чинь Ромын одоо 1-р Теодостэй шашны нөлөөгөөр боловсон. Яг бол эдгээр ингээд нэгдээд байна. Зохион байгуулалт болоод энэ ингээд соёлоо хатгалаад байна. Одоо шилбэл спорт гэдэг чинь тухайн улсын соёлоо хатгал айгүй том нэг тийм юу болчиход байна л да. Чухал юм болчиход байна л. Одоо манай наадам, манай үндэсний бүх хизээч одоо байхгүй болохгүй шалтгаан манай үндэсний наадмаар барилддаг учраас үндэсний бүх цаашдаач байна тийм. Тэгэхээр тэрнтэй адилхан грекүүд 4 жил тутам олимпийн одоо наадам гэдэг нь олимпийн наадам ингээд эртний олимпийн наадам гэдэг учраас энэ ромчууд таалагдаагүй. Тэгээ ромчууд бол энийг болиулсан байгаа. Болиулахаар энэ грекүүд соёлоо алдна, хоорондоо уулзалтгаа болно тийм. За энэ нэгдэлтэй байхаа болно гэдэг маш олон зүйлийг бол тооцоолсон байдаг. За яагаад вэ гэхээр Грекийн улсууд ингээд одоо чи дөрвөлсөн чинь улс байгаагүй хот улсууд байсан тийм. Хотууд байсан. Тэнгүүд эдгээр чинь хоорондоо ингээд байлдана. Ямар нэгэн асуудлаар тийм. Зөндөө байлдан болно. Тэнгүүд л энэ спорт нь өөрөө дипломат харилцааг үүсгэх айгүй том одоо эхлэл болсон байдаг. Олимп болон нэнгүүд бүгдээрээ дайтгаа ойлоод тамирчид жишээлбэл тэр олимпийн наадамд оролцох гээд ирж штэ тий. Ирж байгаа тамирчдээ бүгдээр ямар нэгэн байлдаангүйгээр зэвсэггүйгээр ухтаж аваад тэрэндээ спортоор өрсөлддөг гэсэн. Яг үнэн трус буюу нөгөө гал зогсоох гэрээ хийдэг байсан. Нөгөө дайдж байгаа хот улсууд маань тэр наадам зориулаад тэр хугацаанд нөгөө тамирчид маань аюулгүй ирэх уралдаан тэмцээнд орох боломжийг өгдөг байсан. За тэгэхээр энэ бол тухайн үед ямар том дэвшилтэд одоо зүйл байсан байдгийг харуулж байгаа. Энэ ч бас дүрмтэй. Одоо жишээлбэл ямар нэгэн эртний спортын зүйлүүдийг харахад дүрм их бага байдаг шүү дээ. Дүрм их бага байдаг. Одоо л ерөөдөө бүх юм дүрмээр тогтож байгаа тийм. Тэгвэл Грекийн наадмууд их дүрмтэй байсан байгаамаа. За ингээд мэдээж фестивал бол ерөөдөө Зевс бурхныг одоо
хүндэтгэж гэх юм уу да тий. Ингэж одоо олимпийн наадам. За Зевсийг бол манай зулаа одоо сая бас ярьчих واخа. За тэгээд грекийн ерөөд дандаа ирчүүд энэ дээр одоо оролцдог байсан. За эмэгтэйчүүд оролцдоггүй. За тэгээд дөрмөд нэг эмэгтэй хүмүүс ямар нэгэн байл оролцохгүй ч юм. Тэмцээнд оролцох ч юм уу. За бүр үүсгийг хүртэл орхилдог. Яг бол ирчүүд бүгд нүцгэн байдаг. Яг одоо жишээлбэл морин уралдаан байна шүү дээ. Чарган дээр одоо морин дээр арталт нь ингээд тэрэгтэй явж байгаа ингээд уралдаан дээр эмэгтэйчүүд оролцох боломжтой. Гэхдээ оролдохгүйсэн. За тэгээд айгүй том дүрм болохоор naked rule буюу нүцгэн байх хэвээр. Энэ нүцгэн байна гэдэг нь болохоор тухайн хүний бие бялдар гоо үзэсгэлэн харах хамгийн чухал зүйл гэж үздэг. За тэгээд тэрвээ халуун байх юм бол тосоор тосолждаг. За тэгэхээр бүр гоё харагдана те. За тэгээд хэд хэдэн спортын төрлүүд байсан. За энэ дээр бол панкраш гэдэг төрөл нь одоо орчин үеийн холимог тулааны спорт эхлэл байсан. Хазах болон одоо чих нүд ам аль хэсгийг ухаас одоо бүгдийг зөвшөөрдөг. Нүцгэн гаргаад бол. Тэгэхээр энээгээс болж хүмүүс дахирдууд болох ч юм уу нас барах ч юм уу тохиолдол маш их гардаг. Одоо хамгийн харгас спортын тэмцээн оролдоон гэж бол энийг ярьдаг байсан. За тэгээд ерөөдөө дандаа спорт байгаагүй. Энэ дээр бол янз янзын дизайн, архитектур, шүүлэг янз янзын юм төс. Яг бол энэ болохоор эртний олимпийн наадам зөвхөн спортыг байгаагүй. Тухайд спорт гэдэг юм үсэг байгаа шүү дээ. Шашин шинжтэй бүх төрлөөрөө бие хамгийн одоо сайнуудаа одоо үлддэг гэсэн. За тэгээд одоо бүр эртээ траш ток гэсэн байгаа. Би биндээ ингээд янз янзын үг хаяад хоорондоо ингээд дийсэлдэг. Дийсэлдэг тийм дийсүүд хүртэл ингээд байсан байгаа тийм. За тэгээд шагнал нь болохоор оливийн одоо грекч одоо оливер алдартай шүү дээ. Чидүн жимсний модыг ингээд зүгээр одоо хийсэн юм титэм чидүн жимсний модны навчаар одоо мөчрөөр хийсэн титэм л байдаг байсан. За тэр нэр өгөн. За ингээд шагнал үгүй. Гэхдээ тэр чидүн жимсний одоо мөчрөөр хийсэн тийм одоо шагналтай хүн олимпийн наадмын аврах хүн нутагтаа очих бол маш алдартай байдаг. Жинхэнэ нэр хүнд нь тэр байдаг. За тэгээд очиод хоол унд ч юм уу янз янзын тийм бас бэлэг шагналууд авдаг. Ийм түүхүүд бол тухайд бол байсан байгаа. За эртний олимпийн наадам дээр айгүй сонирхолтой. Одоо яг л нэг дайтчихсан юм арал тэд чинь одоо би нэг энэ илүү нь үзэж байгаа шүү дээ. За одоос Критаас ирсэн тэр өстө үнэхээр мундаг юм аа те. Эдэр дайчин байх нь аргагүй магад ч юм одоо Спартак ялангуяа те. Би нэг дүүнэх боломжууд гарсан. Одоо шийдэл диск шийдэж байгаа. Одоо болтол явдаг те. Тэгтэн чинь манай нүүнх 1776 онд л эхлүүлсэн гэхээр ямар дэвшилт байсан байгаа. 776 те 8 дугаар зуун. За Дамирчид ингээд том чулуу шидэн те. Төмөр шидэн те янз янзын тийм бронз тийм дискүүд шиддэг байсан. За тэгээд жад шиддэг байсан. Тухайд модон жад шидэн. За лон жамп буюу уртын харилт гэдэг байсан. Уртын харилтанд төсөрн. За тэгээд бүх барилт нь за бүх бокс хоёрын холимог панкрэшн гэдэг холимог тулааны спорт болоо эртний грекээс бол гарч иж байгаа. За тэгээд морин спортууд гарч иж байгаа те. Дөрвөн морьтой тэгээд чаргатай ингээд уралддаг. Ийм морин спортууд гарч ирсэн байдаг. За тэгэхээр энэ бол бүр эртний грекээс ингэж өрсөлдөг байсан. За грекийн айгүй том одоо нэг домог байна л да. Одоо марафон гүйлт те. Марафон гүйлт яагаад ингэж үүссэн бэ гэхээр марафон гүйлт нь спорт зүгээр нэг спорт гэж одоо бид нар хардаг болж. Энэ бол баатарлаг мэдээлэл амжуулалтын түүхээс гарчсан юм түүх байдаг. За түүхэн суурь нь бол манай эрдэнэ өмнөх 490 онд грек перс хоёр тухайд ингэ байлдажсэн. За ингээд байлдаад афинчууд одоо персийн зэргийг одоо ялсан байдаг. За тэгмүүд энэ ялтын мэдээг афинд одоо яаралтай хүргэх марафоны тулаанд болсон одоо мэдээлэл хүргэх яаралтай юм хүргэх хэрэг гарсан. За ингээд Филиппедес гэдэг нэртэй илж марафоноос Афин руу гараад 40 км газар гүйсэн байхамаа нөхдөж. Тухайн үед бол нэг 40 км бол энэ гайгүй л исэн юм шиг байна тий. Ерөөдөө баян гүйдэг хүмүүс машин байхгүй юм ч тий. За нөхөр ингээд гүйсэн гүүгээд 40 км гүүгээд Афин дэрэнгүүтээ бид яллаа гэдээ ухаан алдаад унтсан байгаа. Тэгээд энэ чинь маш их баярлцсан байгаа шүү дээ дайнд ялна гэдэг чинь тий. Тэгээд нас барсан гэдэг юм домог гэдэг ухаалж байна. Тэгэд энэс л болохоор орчин үеийн одоо олимпиар марафон гэдэг энэ гүйлтийг бол оруулж гэлсэн байдаг. Тэгээ хамгийн гоё заяа. Хамгийн гоё. Одоо болт олимпийн наадмын хаалтын үйл ажиллагаа болно шүү дээ, тий. Хаалтын үйл ажиллагаа болохоор хаалтын үйл ажиллагаан дээр нэг л тэмцээний медаль өгдөг. Тэр бол марафон гүйлт. Марафон гүйлтийн эмэгтэйчүүд юм бол эрэгтэйчүүд ихний 3 байранд орсон тамирчид олимпийн наадмын хаалтын үйл ажиллагаанд медаль авдаг. Амар гоё. Энэс яг үзэхээр айгүй гоё. Ингээл хаалтан дээр ингээл улсууд гарч ирээл дуучдуулаад бүүн болно шүү дээ. Тэгвэл дундуур нь заавал нэг одоо аль биесны юм болдог нь энэ марафон гүйлт ихний 3 байр. Тэгээ тэр тамирчид бол хамгийн нэр хүндтэй. Яг бол олимпийн наадмын хаалтын үйл ажиллагаанд төрийн дуулыг хөгжүүлнэ гэдэг бол хамгийн чухал байдаг байхгүй. За тэнгуүл орчин үеийн олимп 1896 онд гарч иж байгаа шүү дээ. Энэ дээр ингээд грекүүд одоо Афинд ингээд зохион байгуулад явхад грекүүд хамгийн баярлсан юм нь марафоны дүрлд өөрсдөө дүрлсэнд хамгийн их баярлсан байдаг. Нөгөө 1896 онд ярьж байна тий. За тэгээ 1896 оны орчин үеийн олимпик бол ерөөдөө Францад үүсгэн байгуулсан. Франц ерөөдөө тухайд ягаад олимп үүссэн байдаг жижигхэн түүх ярих юм бол тухайд нь ажил дээр хувьсгал гараад бас нэг 100 гаруй жил болсон тий. Бараг 200 жил болж байгаа тий. Хүмүүс дундаж цалин гайгүй болоод тэгээд ирэхдээ дэвшил техникт болсон. Дээрээс нь
айгуу том нэг өөрчлөлт дэлхийд гарсан мэт. Тэр үгээр ажлын цаг 10-аас 16 цаг байсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг ажлын цагийг багасгая гэж одоо нүүл төрчний хэвлэл хэл ам хийсээр хагаад 1880-аад оноос жишээлбэл Америк, Англи дээрээс эхлэлтэйгээр ажлын 8 цагт болж гисэн байдаг. Хүн ажлын 8 цагт болохоор яг завтаа болно. Завтаа болохоор хүн спортоор хичээлж эхлэн тэ. За тэнгууд дэлхийд дээр маш олон спортууд 1800-аад оны сүүлээр үүдсэн шалтгаан бас энтэй айгүй холбоотой. За дундаж гараад ирч үчтэй ч мөнгөтэй болсон ба спорт төрчлөх тэ. За тэнгууд сагсан бөмбөг ч юм уу, волейбол одоо хөлбөмбөг гээд маш олон спортын дүрмүүд үүссэн бол 1894 онд Пьер де Кубертэй нэг Францын одоо соёнгийн өрөөлж олон улсын олимпийн холбоог байгуулж анхны олимпийн наадмыг одоо зохион байгуулах ажлыг хийсэн. За мэдээж бүгдээрээ санал нэгтэйгээр одоо Афин хотно одоо орчин үеийн олимпийн наадмын зохион байгуулахын эрхийг гаргасан. Тэгээ Пьер де Кубертын айгүй олон мундаг санаачилсан нэг нь олимпийн 5 цагийг 1913 оноос хойш ингэ санаачилсан. Энэ өөрөө айгүй том шинжлэх байхгүй. 5 твгийг одоо бэлэгдсэн те 5 өөр өнгөтэй. За тэгээд 1894 онд хурднаас хурдан өндөрөөс өндөр хүчтэйгээс хүчтэй буюу Sitius Altius Fortius гэж одоо бид нар байн ашигладаг энэ олимпийн 3 урыг бол гаргаж ирсэн байдаг. За ингээд хамгийн анхны олимпийн наадам 1896 онд Грекийн Афин хотод болж нийт 14 улсын баг тамирчид бол оролцсон гэж урддаг. За гэхдээ энэ бол маргаантай. Олимпийн наадамд оролцсон улсуудын тоо за тэгээд айгүй олон юмнууд медальтай бол маргаантай бол гарч идэг. За тэгээд олимпийн наадам хийхэд мэдээж мөнгө санхүү хэрэгтэй. Хин тэр мөнгийг гаргах вэ? За тухайн үед Грек улсад болж байгаас Грекийн одоо тухайн бизнесмен, улс төрчнөр бүгдээрээ л их орондоо одоо хуучны тэр хүмүүсийн хувьд бол олимпийн наадам гэдэг бол бүр зүрхэнд нээдэг түүхэн зүйл байхгүй юу? 1200 жилийн турш болцсон юм ин ромчууд бойлуулсан байсан. Энийг эхлүүлэх чинь гэдэг бол тэр хүмүүсийн хувьд бол маш чухал үйл явдалсан. Грек улсад. За ингээд Грек улсад хоёр хөдөлгөөн өрнөд олимпийн наадмыг зохион байгуулах мөнгөний ингээд хандив босгож ирсэн. За хамгийн чухал хандив, хамгийн гол хандив бол нийлэм өрөнд ингээд усан онгоцны бизнес эрхэлдэг нэг грек хүн $100 өгсөн гэж байдаг. За тэрүүгээр ерөөхдөө олимпийн наадмыг ингээд коврлж ингээд олимпийн наадмыг бол зохион байгуулж Грек улс ард марсан. За тэгээд энэ олимпийн наадам хамгийн гол нь амжилттай болж дараагийн олимпиад гоё явах хэрэгтэйсэн маш амжилттай зохион байгуулсан Грекүүд. Маш амжилттай зохион байгуулад энэс хойш орчин үеийн олимп спорт гэдэг зүйл инхүү үүссэн байна. Тэгэхээр Грекүүд бол энэ дээр одоо асар том түүх, асар том соёлыг бол дэлхийн нийтэд бол өгсөн ийм гайхалтай ард том юм аа. Өөрийнхөө соёлыг өгсөн. Тэгээ та бүхэн сонирхож байвал Panathinaik Stadium гэдээ хараарай. Энэ бол цэвэр зумхуу гантгаар хийсэн стадион аахгүй юу? 1896 оны Олимпо одоо орчин цагийн Олимпийн анхны наадмаа хийхийн тулд Грекүүд өөрсдийн өв уламжлалыг гантик гэдэг чинь Грекүүд ойлуулдаг шүү дээ тийм. Гантгаар хийсэн стадион гэдэг. Одоо Афин хотын төвд байдаг үзэсгэлэнтэй 10 евро төлөөд ороод үзэж болно. Энэ гайхалтай стадион. Тэгээ 2004 билүү 5 оны Афин Олимп байгаа шүү дээ. 2004 оны Олимпиад. Тэрийг бол нэг яриад. Тэнд бол яг шинэ стадион барьсан. Гэхдээ энэ одоо Panathinaik гантхэн стадион бол яг харахгүй орчин цагийн Олимпийн хамгийн анхны наадам болсон. Гайхалтай тэгээд гантгаар хийсэн. Бараг 20,000 гаруй судалтай. Тим стадион байдаг. Одоо нэг грекч хөл бөмбөгт айгуу дуртай ард түмэн штэ. Хөл бөмбөг бол айгуу том спорт. Хөл бөмбөгийн хоёр том баг нь Афины хоёр баг гэдэг байхгүй. Тэр хоёрын багийн нэр нь нэг нь Panathinaikos заяа. Нөгөөх нь Olympiakos. Гой нэртэй байгаа. Нэг нь Олимпийн бэлэгдсэн, нөгөөх нь одоо наа цэнгэлдэх буюу Panathinaikos-ыг бэлэгдсэн. Ийм одоо хоёр баг байдаг. Энэ хоёрын тоглолт бол маш өндөр түвшний тоглолт болдог гэрэг. Гал болт юм байна тий. За тэгээ ягаад нөгөө одоо хотууд полисууд буюу хот улсууд маань өөрсдийн наадамтай байгаад ягаад заавал тэ Олимпиад ирээд хийсэн бэ гэхээр эртний ертөнцийн 7 гайхамшигын нэг одоо бурхтын хаантай тэнгэр эрсийг хэрэгшигч одоо эртний грекүүдийн одоо итгэл үнэмшил шүү дээ онгоцтойны итгэл үнэмшлийн оройн дэд бурхан Зевсийн тахилын сүм нь Олимпиад байсан байхгүй юу. Тэгээ бурхад Олимп болонд залардаг гэж итгэдэг тэд нэр. Тийм учраас нөгөө тэр одоо оройн дээд тэгээ тэнгэр хэрэгшигч Зевсийн гайхалтай тахилын сүм түүний маш том сүндэрлэг хөшөө байсан учраас нөгөө хот улсууд маань нэгдээд оройн дээд бурхных нь тахилын шүтээний газар очиж анхны одоо нийлсэн хамтын наадмаа хийсэн нь Олимпиад байсан учраас Олимпийн наадам гэд нэрлэлсэн байгаа. За одоо орчин үеийнхаа грек руу орох уу? За тэгээд тэрнээс өмнө хоёлаа ивент ч танилцуулах. За тэгээ за өнөөдөр өнөөдөр юм биш бит хоёрын нэвтрүүлгийг бүтэн жилээр нь ивент итгэжээд байгаа шүү дээ тий. Ногоон ирээдүйн хөгжүүлэгч MMS гэж гайхалтай хамт олон байгаа. За та бүхэн сонирхож байгаа MMS компани маань сэргээгдэх эрчим хүчний технологиг те системээр нь суйрлуулдаг мэргэжлийн хамт олон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг хамт олон юм байгаа.
Тэгээд нисгийн нөгөө буян тухай спортын ордны эсрэг талд нь гоё офис байгаа да. Шилэн офис дээр нарны панелуудтэй. Энэ бол MMS компани офис юм байгаа. Тэгэхээр дэлхийд тэргүүлэгч нөгөө Женко солар интернет гайхалтай үйлдвэрлэгчд байгаа шүү дээ. Сэргээгдэгчийн мөчний нарны панелууд үйлдвэрлэдэг. Тэр үйлдвэрүүдийн Монголын албан ёсны төлөөлөгч. Тэгээ Монголын цаг уурд зориулсан, өөрчилсөн илүү бат бөхтэй одоо хүчин чадалтай болгосон тэр нарны эрчим хүчний панелуудыг Монголд борлуулдаг, тэрийг суйрлуулдаг. Тэгээд эрчим хүчний төслүүдийг одоо төвлөрсөн эрчим хүчнээс зайтай алсмал газарт байгаа аж ахуй нэгж өөрөх үйл ажиллагаанд зориулаад энэ эрчим хүчний одоо төслүүдийг хэрэгжүүлдэг, бүтцийг нь хийж өгдөг, байгуулж өгдөг. Таны эрчим хүчний хэрэгцээг байгаль дээлтэйгээр ногооноор тэгээ сэргээгдэх эрчим хүчнээр хангах тэр боломжийг бий болгож өгдөг мэргэжлийн компани юм байгаамаа. Тэгээ та бүхэн эрчим хүчний оновтой шийдлийг MMS-ээс сонгорой гэж уриалгаарай. За одоо яг Монголд эрчим хүчний асуудал одоо бид нарыг мэдэрж байгаа ш тас давхар те. Тог тасалж байна. Эрчим хүч ямар чухал байдгийг харуулж байгаа. Энэ дээр бол асар том хөрөнгө оруулалт хийж байгаа мэргэжсэн хамт олон байгаа учраас их баяртай байгаа ийм компаниуд олон болоосоо гэж бодож байна. Харин тий. За илүү орчин цагийнхаа гэрээг үү. За тэгээ. За тэгээд нөгөө олимпийн наадмыг болиус нь мэдээж нөгөө заяа тэрийг түрүү бүр маш гоё хэллээ. Тэр спортын наадам гэдэг чинь грекүүдийн үндэсний ондоошл бахархал байхгүй. Нэгдүгээр тэрийг нь дарах сонирхолтой. Хоёрдугаар нийтийн тооллын дөрөвдүгээр зуун гэдэг чинь нөгөө Ромын эзэнт гүрэн чинь Христийн шашныг албан ёсны шашин болгож хүлээж аваад гэтэл нөгөө жижиг олимпийн наадам чинь өөрөө нөгөө өөрсдийн пэгн буюу онгор шүтэний бурхтыг шүтдэг. Тэнд өргөл барьц өгдөг. Тэднийг одоо магтан дуулдаг тийм наадам учраас тэрийг нь хоригдсан байхгүй. Шашныг нь зэрэг үгүй болгоод грекүүдийн хувьд яа харахгүй орчин цагийн олимпийн наадам ихний наадмыг хийнэ гэдэг бол үндэсний ондоошл бахархлаа сэргэн. Тэрийг дэлхийд түгэн гэдэг бол маш чухал мөч байсан. Одоо манай наадам ч гэсэн дэлхийн наадам болоход бид нар яаж баярлах вэ жишээлбэл те тэдэнтэй адилхан те. За тэгээ грек маань Ромын эзэнт гүрний нэг хэсэг байсан. Мэдээж Македоны Александр те нийтийн он тоолын 4-р зуунд илүү хүчрхэгжээд одоо Македон түүний аав 2-р Филипп Афиныг буулгаж авснаар ер нь бол нөгөө Элленик период гэж нэрлэдэг. Түүхэнд бол 300 жилийг ярьж байгаа. Газар дундын тэнгисээс одоо ингээ Аз хүртэл инхэ хүртэл Македоны Александр тэр газар нутгийг одоо эзэлж авсан. Тэгээд грек тэр одоо түүний нийт 300 жилийн одоо те энэ хугацаанд эллинистик период буюу дэлхийн одоо энэ улс гүрнүүдийн соёл грекчсэн гэж үздэг. Грекийн соёлыг авсан. Грекийн соёлд ууссан гэж үздэг. Тэгээд түүний далмаар грекийн соёл өөрөө бус соёлд нөлөөлсөн гэж үздэг. За тэгээд нийтийн он тооллын сүүлээс чинь Ромын эзэнт гүрний одоо нөгөө хиний Македоны Александр өөрөө нас ороход өөрийнх нь нөгөө жанжингууд нь газар нутгийг хувааж авсан шүү дээ. Селюсид, Птолемей энэ төр гэлтэй Птолемей бол Египтийг авч ирсэн. Тэдний угсаа унахад Ромын эзэнт гүрний харьяа нутаг болсон. Гэтэл нэг гоё үг гэдэг. Би нэг латинаар цээжилсэн байсан мартчихж. Тэр нь нөгөө Ром одоо утга нь бол Ром грекийг эзэлсэн боловч гректэй эзлүүлсэн гэж үг байдаг байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр Ром хэдийгээр хүчрэхэгдээ цэргийн улс цэрэгдсэн улс грекийг эзэлсэн боловч өөрөө грекийн нөгөө соёл, ахуй, энэ боловсрол, шинжлэх ухаан, философи, уран зохиолтой энэ бүгдийг бишрээд өөрөө ууссан байхгүй. Тэг грекийн соёлыг Ромын соёлд те уусгаж аваад одоо чинь бид нар грекийн бурхан Зевсгээ ярьж хахад Ром хувилбарнд битэр байхгүй. Бүгд ингээд хувилбартай. Тэгэхээр нөгөө грекийн соёлыг өөртөө грекийн соёлд Ромыг ууссан гэж үздэг. Тэгээ энэ хугацаа хэдий Ромын иргэшэл байсан ч гэсэн грекийн соёл бас дэлхийд түгэх дараагийн шатнд одоо энэ Ромын үеийнсэн. За тэгээд нөө Ром маань 2 салаад Визант Константинополь төвдөө одоо зүүн Ромын эзэнт гүрний харьяа нутаг болсон грек. Тэгээд зүүн Ромыг Отоманууд эзлэхэд Отоманы эзэнт гүрний харьяа нутаг болсон юм. Тэгээд 400 жилийн турш грек маань Отоманы эзэнт гүрийн харьяа нутаг байсан. За мэдээж нөгөө тусгаар тогтнол өөрийн ардчлаа алтан өөрийн эддтэй болж байгаа энэ хугацаанд бол мэдээж маш хэцүү хүнд үед гэхдээ Отоманы эзэнт гүрний тэр нөгөө эдлэн түрэмгийллээс тусгаар тогтнолоо олж авсан хамгийн ихний улс нас грек байхгүй. 400 жил байсан. Балканы хойгийн бусад орнууд бол 500 жил Отоманы эзэнт гүрийн харьяа нутаг байсан. За тэгээ 1820-од онд олон жилийн те одоо иргэний босол тэмцэлийн үр дүнд грек маань Отоманаас тусгаар тогтнолоо олж авч чадсан. За тэгээ тусгаар тогтнолоо олж авчаа яасан гэсэн чинь тэд нар нөгөө 400 жилийн өмнө Отоманы харьяа нутаг болоход хаан засгал гэж мэддэг байсан. Гэтэл 400 жилийн дараа өөрөө тусгаар улс болсон чинь хаан байхгүй. Нөгөө хааны удуунд байхгүй болчихсон. Тэгээд Бавараас хаан залсан байхгүй юу? Баварын Ото гэж. Герман залуу ирээд Грекийн хаан болсон. Тэгээд Грекийн хаан тусыг байгуулсан учиртай.
Бидний нэг ойлгохгүй юм. Жишээл Монголын хаанаар аль нэг улсын нөхөр ирээд хаан болно гэхээр бидний хувьд бол ерөөсөй ойлгомжгүй шүү дээ, тий. Европт нэг юм бит, тий. Тийм тэр тусмаа Балканы хойгийн орнууд дээр яг энэ Отtomанд задрахад тэд нэр тусгаар тогтнол олгохдоо Болгар, Румын, Грек бүгд Европоос одоо Германы Хабсбургийн удмаас хаан залсан. Одоо манай Шотланд ч юм бас тэгсэн чинь Нидерландын 3 дугаар оронжийг авчираад одоо Орански гэдэг юм монголч тий. Оранскиг авчирд өөрсдийнхээ хаан болгосон яг. Тэр хүмүүсийн хувьд бол ингээ соёлын хувьд ойлгож болоод байгаа болж бидний хувьд өөр усаас авчирад өөрийнхөө хаан болгоно гэхээр ерөөсө төсөөлөгдөхгүй байгаа юм тий. Энэ нэг сонин бас нэг тийм одоо юм байгаад байгаа шүү. Тэгээд Ото хаан болоод тэр үед яг нөгөө гэрээ байгуулад юу яасан бэлээ. Грекийн хаан тус гэж байгуулад гэхдээ нөгөө Отtomаны харьяа нутаг. Гэхдээ өөр ингэсэн хаантай болгож байгаа. За тэгээд Ото нь бол нөгөө хаан байж байгаад гэтэл нөгөө Грек Афины төвд Синтагма гэж талбай байдаг. Төрийн ордынх нь урдалт байдаг. Одоо өөртөө Синтарма гэдэг. Тэр нь үндсэн хууль гэсэн үг байхгүй юу? Хэдийгээр нөгөө Ото хаантай болсон ч гэсэн хаан засаг нэг л болохгүй байна. Өөрчлөгдөх хэрэгтэй нөгөө репабликуд бий болчлаа шүү дээ. Тийм бүгд найрамд тусуу тий. Тэрийг хараад ирэхээр ард түмэн босоод тэр талбай дээрээ цуглаа. Тэр хааны ордон байсан байхгүй юу? Одоогийн парламентын ордон нь хааныхаа ордны урд зогсоод Синтарма гэж нэгсээр хагаад хаанасаа үндсэн хуультай улс болгон үндсэн хуультай улс болсон юм байна. Гайхалтай. За тэгээ одоогийн Грек улс бол мэдээж бид нар мэдээгээр маш сайн хардаг. Маш олон удаа дампуурдаг улс. Тий, өртөө дампуурдаг эдийн засгийн хувьд те. Гэтэ яа харахгүй яваад очиход бол нөгөө өрнийн соёлын үлгийн нутаг гэдэг нь бол үргэлж мэдрэгдэжээдэг. Ийм үг байгаа даа шнэ. Европ гэдэг нэрийг Грекүүд өгсөн. Гэхдээ Европын холбоо Грекүүд авч унангаалтлаа гэдэг үг шүү дээ. Тэгээ зүгээр нэг сонирхолтой өнгөрсөн жил надтай тохиолдсон нэг юм хуваалцахад нөгөө Египтээс би Грек рүү явсан. Тэгээд нөгөө Египтэд ингээл мэдээж гайхалтай те Луксор, Карнак, пирамид гайхалтай. Гэтэ хүмүүс ахуй соёл надад бол нэг тийм таатай санагдаагүй байхгүй юу? Тэр гэхдээ мэдээс соёлын өөр байдал. Тэрнээс ч дорд буурай гэсэн үг биш. Тэгээ би Афинд буучаад хил дээр нэг цаг гаруй амар их очрол зогсчоод тэгээд хилээс дөнгөж гараад төрөвчөө гаргаад метроны билет авах гэсэн чинь миний төрөвчийг ухацсан байсан. Хил дээр ухчихж байгаа байхгүй. Грекүүд мэдгүй одоо очрлоо зогсож байхад тэр хилийн юун дээрсэн хэдэн амар олон мянган хүн байсан байхгүй амар ачаалтай байсан. Тэр хооронд эсвэл би тэндээс гараад тэр аэропорт дээр чухуулчуу те. Тэгтээ хамгийн гоё нь миний төрөвчийг ухснаа надад байсан бэлэн кэшийг авцсан байгаа. Тэгтээ надад 5 евро үлдээгээд миний кредит картыг, дебит картыг гадаад пассворттай нь үлдээч гэсэн байсан. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр манай грекүүд ийм гоё. Бүгдийг авах байх гэдэг. Иргэншсэн хүн бодоод байна шүү дээ. Миний пассвортыг аваа хайжиж болно шүү дээ. Миний картуудыг аваа хайжиж болно. Яг хөө сонирхолтой тийм юм байна. Тэгээ одоо грек бол аялал жуулчлаар маш хөгжсөн. За тэгээ далайн тээр гайхалтай хөгжсөн. Мэдээж эртний далаач. Хоол бол тасархаа. Хоол бол тасархаа нөгөө Отtomаны эзэнт гүрний дэ харьяа нутаг 400 жил байсан өөрсдийн баялаг ургац хоолоороо бол алдартай. Үнэхээр гоё амттай амар их тархаландаа яваад. Тэгээ Грек 2004 оны Олимпийн наадмын зохион байгуулахдаа Олимпийн наадам 100 хэдэн жилийн дараа одоо 108 жилийн дараа байхгүй юу? 1996 зохиох гэж Атланта авцсан 100 жилийн Америкт. Тэгээд 2004 онд аваад 108 жилийн дараа манайх Олимпийн наадам хийж байгаа юм чи сүртэй ингээл. Европын холбоон бол баамга бага мөнгө зарсан байхгүй юу? Тэрнийхээ өрнөөс гарч чадахгүй байсараа грекчод ингээ баларчиж байгаа байхгүй юу? Маш их мөнгө зарцуулсан. Тэгээ нөө юу л байна л да нэг тийм. Сэтгэлийн хөдлөлөөр юм хийж байгаагийн асуудал байна л да. Эдийн засгийн тооцоог өгөр хийсэн. За яг 1896 онд бол сэтгэлийн хөдлөлөөр хийж болж байна. Тэр шал өөр юм чинь те. 2004 он гэдэг бол бүхнийг эдийн засгийн тооцоод хийх бол болохгүй байсан. За тэрийг бол ерөөхдөө халдаад тэр нь бол маш том өр бий болсон байдаг. Гэтэ яг улсаа дампур улсан гэж үздэг ч гэсэн энэ наадамтай холбоотой Афинчуудын хувьд бол сайхан зүйл болсон гэж үздэг. Учир нь Олимпийн наадам зориулаад Афин хот метротой болсон байхгүй. Метроныхоо замыг тэлсэн. Тэгээд урд нь Афин чинь агаарын бохирдлоороо алдартай. Яг Улаанбаатар шиг нусаа нэхэд салфетик хар тортог той нус гардаг байсан гэж ярьдаг байхгүй юу. Гэтэл агаарын бохирдлоо шийдээд метро тавиад хотынхоо нөгөө хотын одоо хуучин төр түүхэн хэсгүүдийг педестрийн онлын буюу те зөвхөн явган явдаг тээврийн хэрэгсэл явахыг хоригдсан зам болгосноор Афин агаарын бохирдлын асуудлаа шийдсэн гэдэг. Олимпийн наадмын нэг давуу тал нь тэр байна те. За хоёлаа нэвтрүүлгийн цагт тосчлаа та тийм. Ярих юм зөндөө байдаг. Тийм. Тэгээ манай зулаа Грект байсан учраас Грекийг ямар гоё ингээд углуургаар нь ярьж байгаа та бүхэн бас харж байгаа баха. За баярлалаа.
За ингээд та бүхэнд шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөхцөл миний би ээлж дугаараа хүргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлэг давах чураатай боддаатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилээр ивэнтгэн та бүгд төрөж байна. Дараагийн дугаараар уулзлаа, баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүүн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.